Дараагийн мэдээ Чингэлээ дүрийн нутаг дэвсгэрт байрлах 70 давхрын оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлжээ. Одоогийн байдлаар 1 га орчим талбайн шарилыг нүүлгэн шилжүүлж дууссан маань харин цаашид нийтдээ 10 га талбайг чөлөөлж шарилуудыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөжээ. Эдийн нийтлэл санснараа 70 давхрын оршуулгын газар Чингэлээ дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт дамжин нийтдээ 80 орчим га газар талбайг эзэлдэг. Тэгвэл нийслэлийн засаг даргуулан нийслэлийн удирдлагуудын зүгээс тус оршуулгын газрын зарим хэсэгт газар чөлөөлөлтийн ажлыг зохион байгуулж, тус хэсэгт хогийн цэг болон цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна. Эхний ээлжинд 10 орчим га газрыг чөлөөлөхөөр төлөвлөсөн байна. 70 давхрын оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлэх эрх бүхий тэр компанийг сонгон шалгаруулах ажил бол явагдсан. Үүний дагуу тэр New Symmetry гээд энэ буйны үйл ажиллагаа явуулдаг компани бол тендерийн дагуу шалгарч эхний шатны ажлууд бол хийгдэж байгаа. Энэ өөрөө бас өөрөө тийм зохицуулалтын нэлээдгүй ажлуудтай юм байна лээ. New Symmetry бол энэ ажиллагаагаа хийгээд явж байгаа. Энэ газрыг бол ер нь 70 давхрын хуучин энэ оршуулгын газрыг ер нь бүхэлд нь буюу тэр чигт нь чөлөөлж нэг талаараа соёл амралтын хүрээлэн ногоон байгууламж мөн тэр манай дүүрэг дээр хийх гэж байгаа хог хаягдлын дахин боловсруулах үйлдвэр бас мөн дундын цэг гэж бид нар байгуулах гэж байгаа. Энэ ажлууд бол бас зарим нэг хэсэг газарт нь бол хийгдээд явах юм. Эхний ээлжинд төсөл хэрэгжүүлэх 10 га талбай дахь булшны толгыг хийсэн байна. Толгоор нийт 10,934 булш тоологдсон бөгөөд тэдгээрийн 48.4% нь буюу 5,291 булш нь нэр тодорхой эзэнтэй бол үлдсэн 51.6% хамаарах 5,643 булш нь тодорхой эзэнгүй хаягдсан байна. Нийт 80 орчим га талбайд байгаа булшны 35.3% нь эвдэрч муудсан бол 1.1% нь ухагдж тоногдсон байдалтай байна.